20% ус мөл гаргаж авахын тулд 35%-ийн 1,5 литр давсны ус мөл дээр хэдэн литр ус нэмэх вэ гэж. За тэгэхээр 35%-ийн давсны ус мөл маань 1,5 литр байгаа. За түүн дээр болохоор тэг хувийн буюу цэвэр ус X литрийг нэмэхэд за яг хөөхөр 20%-ийн 1,5 дээр нэмэх нь X литр бол давсны ус мөл бол үүснэ гэсэн. За тэгээд үүнийг бодохдоо дараах тэгшлэлийг бодчих хэрэгтэй. За 35-ыг үржих нь 1,5 нэмэх нь X-ийг үржих нь тэг. За 20-ыг үржих нь 1,5 дээр нэмэх нь X гэсэн. За тэгээд хаалтаа нэгийг гишүүнчлэн үржих юм бол за 35-ыг үржих нь 1,5 тэнцүү 20-ыг үржих нь 1,5 нэмэх нь 20x. За эндээс 20-ыг иш нь хасчвал 15-ыг үржих нь 1,5 тэнцүү 20x x тэнцүү. За энийг үржүүлээд 20-доо хооцвол 1125 литр ус нэмэх хэрэгтэй болох нэ.